(1830-ад оны эхэн үе богдын хүрээ тал зөв бүрээс олонголын уулзвар шиг жингийн цуваа түм түжигнэж бом бужигнсан дөрвөн уулын тийш зүглэх үе тэмээн хөсгийн мөр олны хүлгийн тоосонд бүрхэгдэн сарниж байсан цаг. Энэ цагт ор шашны дэг ёс зал хайран ужид самуун зугаа цэнгэлд хорхойсхийн шалтгаан нөхцөл бүрэлдэж сургууль, ловнер, сулран, лам хуврагууд сахил сангваран умартхви химэн сэтгэл зовнин сэрэмжилж халахын 5 дугаар богд ловсон чүлтэм жигмэд дамбиж ямсан оюунан чилэн шашны нарыг бууралтгүй дэгжихийн арганд 1838 дугаар оны нохой жил далахын өндөр дэнжид аглаг орны ёсонд гандан дэгчлэн нэртэй дуганыг бүтээсэн гэдгээ. Гандан дэгчлэн хэд маань 5 дугаар багийн үед анхалж үүсч шашин намын үйл ажиллагаа явагдаж ирсэн гэдэг. Тэрнээс өмнө бол далахын жинж гэдэг нэртэй тийм газар байсан гэдэг. Тэгээ 5 дугаар багт маань энд одоо энэ анхалж Дидэн Поворонгод манай нуртлын 2 давхар сум байгаа шүү дээ, тий. Энд бол одоо энийг байгуулад энд хажидын нам хийгээд тэгээд одоо тэр өвлийн адагсрын шинэ 25-нд хажидын намны үед нь одоо хүрээгээр дүүрийн юм сайхан улаан гэрэл татаж тэгжсэн гэсэн хуучин манай лам нар яриа байгаа. Тэгээд одоо бол энэ гандан дэгчнийг үүсгэсэн. Тэгээд энэ одоо бидний үнэ дээр сууж байгаа нь очир дарын дуган гэдэг нэртэй энэ дуган маань одоо гандан дэгчлийн хэд үүсгэсэн 5 дугаар богдын одоо гүтэнг залсан ийм дуган юм байна. Их Монгол орондоо бурхны шашны соёл хідэнтэй дэлгэрч Монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй нэгэн хэсэг болон уламжлагдсан ирсэн билээ. Бурхан багш бээр миний шашин умардаас умардад дэлгэрэн хэмээн бошуулан зарлигдсны дагуу Бурхны шашин энтхийгээс төвдөөс Монголд дэлгэрхэд альжаал зүдэрлийг умардсан Монголын анх дугаар богд өндөргийн зануузар тэргүүтээ ихэс дээдэс эрдэмтэн мэрэгдийн чинхүү сэтгэл оршивой. Өндөргийн зануузар 1639 онд одоо Монголын шашны тэргүүнд өргөмжлөгдөөд түүнээс хойш одоо төвдөд ласад задарч ном эрдэм суралцаад 1649 онд Монгол заларсан. Үүнээс 5 жилийн дараа буюу 1654 онд Хинтийн одоо нурууны айс хавд сардгийн хийд гэж хэрлэнгийн хөдөө арал гэж ярьдаг. Хэрлэнгийн одоо бие Хинтийн айс хавд сардгийн хийдийг байгуулсан. За энэ үеэст бол очир өндөргийн өөрийн гих Монголын гих онцлог бүхий хурлын уншлага зан үйл шашны дэг жаяг цааз хүрээ хийдийн ажиллах зарчим тэгээ цаашлаад бол энэ очир дээр шүтээний уншлагыг тэр үед ийлсэн гэдэг. Тэгэхээр тэр цагт гэр дуганд цогчин хурлыг уншиж исэн буюу цогчин гэдэг нь болохоор бүгдээрээ чуулаад өглөө болгон уншиж байгаа энэ уншлагыг хэлж байгаа. Тэгэхээр 1654 оноос хойш энэ очир дээрийн шүтээний одоо уншлага бол тасраагүй. Үүнээс цөөн хэдэн жилийн дараа очир дээр шүтээнийг өөрийн мотраар урлсан юм лээ. Тийм учраас энэ сүүлийн 300-400 жилийн турш монголчууд нийтээр нандиныг шүтэж ирсэн хосгүй нандин шүтэн бол энэ шүтэн юм байгаамаа. За энэ очир дээр гэдэг бурхан маань бол одоо ер нь одоо энэ бурханы шашинтай хүн болно. Ер нь одоо хүмүүс одоо ингэ шүтэж явхад оройн дээд очир дээр гэдэг ийм одоо хамгийн нандин шүтэн очир дээр бурах юм байна. За манай бидний багш одоо дом шагж төв бол 36 наснда зуны ихэнх сарын шинэ 15-ны өглөө гэгэрэхдээ энэ очир дээр бурхны байдлаар л гэгэрсэн гэдэг. За тэгээд манай өндөргийн зануузар бол энэ очир дээрийг бол бүтээсэн байдаг. За энэ очир дээрийг бүтээхдээ бол Жаман адаа гэж одоо тийм нандин шүтээнийг очир дээрийнхаа зүрхэнд одоо шүншгэнд нь залсан гэдэг. Энэ Жаман адаа гэдэг нандин шүтээ ямар учиртай юм гэхээр бол ловон бадамжууна одоо ингээд төвдөд олон жил саатаж морилоод
Тэгээд одоо үржин хандын орон руу буцуулсан. Тэр үед нь бол өөрийн одоо дотны 25 шавь гаргаж өгж яваад одоо багш та одоо биднэрт одоо дурсгалтаа шүтэж явах нэг шүтээ хайрлаач гэж ингэж шавнар нь айлтгсан. Тэгээд тэр лам бол ингээд элэс хатгаад ингээд 25 шавьд нэгийг өгсөн гэдэг. Тэгээд тэр 25 шавь нь зүгээр голын элэс чинь ингээд задраал унаад тэгээд ийс болчих шүү дээ. Тэр хатгаад нүкс нойт хийсэн. Тэр чигээр ингээд хатаад тэгээд нэг ловон бадамжин бурхан өөртөө дүстэй тийм сайхан нандин шүтэн болсон гэдэг. Тэгэхээр 1654 онд Өндөргийгийн зан узар энэ очир дээр шүтээний сүм зогчин дууныг үүсгэснээс хойш энэ хурал ном тасраагүй. Ингээ очир дээр шүтээнийг 1660-аас 70 оны хооронд л хийдэг баха. 60 хэдэн оны сүүл баг. Очир дээр шүтээнийг залснаас хойш энэ уншлага зан үйл ялангуяа одоо энэ төв мандал өрөх тэгээд тэр цогчин уншлага буюу өглөө болгон чуулган хурж, лам нарын чуулган хурж бясалгал үлдэж байгаа. Энэ бясалгал тасраагүй. Очир дар шүтэн бол гүн хөхөнгөтэй, очир хонх барьсан, төгс жаргалангийн лагшинтай, тэтэн эрдний 8 чимгээр чимгэлсэн, тэнгэрийн хэв торгон хувц сойрхсон, язгуурын 5 бурхны бэлэг найраг бүхнийг өөртөө хураасан юмтай юмгүй 2 янз байдаг. Монголын бурхны шашинтны төв гандан тэгшлэн хийдэг гол шүтэн бол юмгүй очир дар билээ. Юмтай очир дар шүтэн нь Монголын бурхны шашинтны төв гандан тэгшлэн хийдэд мөн л залагдсан байдгийг. Бидний багш бол маш их захидаг байсан багш нар. Очир дарын хурлыг ерөөсөө тасалж болохгүй шүү. Бид нар одоо энэ зогчин хурлыг бол одоо энэ бол маш их айцтайдтай, маш их жанлавтай, маш их тус эрдэмтэй хурл юм шүү. Тэгэхээр одоо энэ очир дарийнхаа энэ зогчин хуралдаа маш сайтай хураж байгаарай. Одоо хамгийн одоо гол нямлан, хамгийн гол одоо бясалгал бүтээлч нь бол очир дард өргөж байгаа одоо зогчин хурал бол гайхамшигтай юм шүү гэж одоо бидний багш дийцэл захиж байсан. Ийм одоо очиртай дугна. Социализмын хүнд хэцүү цаг үед ч гэсэн энэ гандаа хэдийн өгчүүл 1937-оос 44 оны хооронд 7 жил 6 жилийн хугацаанд өөр энэ цогцсон уншилгаа байгаа газараа уншиж байж байгаад нийлсэн гэдэг. Тийм учраас ийм нандин одоо газар байна. За ингээд тэрнээс урагшаа бүтээсэн нандин шүтэнүүд байгаа. Ер нь хүрээг бол цогчин хурал очир дээрд одоо сууж байгаа 2 хамт 5 цорж 4 гисхүү одоо удирдан чиглүүлж байлаа гэж энэ бас түүхэн их сурвалжид тэмдэглэсэн байдаг. Тийм учраас энд сууж хурал ном хорох бясалгах бол хүрээ гандан тэгчлэн хийдийн одоо тэр хамгийн чухал үүрэг албыг авсан улсууд хурал номд хорж явах хэрэгтэй. Өндөргийн их Монгол орноо шашин дэлгэрхэд ямар бурхан залах хэрэгтэй вэ? Ер нь яаж вэ одоо энэ шашин хэрэггүй тунгалаг ариунаар сайхан дэлгэрх юм бэ гэж одоо маш их тунгааж. Тэгээд одоо очир дарыг бүтээсэн юм а гэж. Очир дарыг одоо шүтэж явах юм бол шашин ном дэлгэрж монголчуудын одоо заяа буян тэгшэрх юм а гэж ингэж одоо тунгаагаад ингэж одоо болгоож тэгээд одоо энэ очир дар бурхныг бүтээсэн юм а. Тэгэхээр очир дар бурхан бол одоо маш одоо нандин бурхан бүгдийг одоо хураангуулах юм бол язгуурын 5 бурханд язгуурын бурхтууд тураадаг 5 бурхан тураадаг. Язгуурын 5 бурханыг хаана хашин хураадаг юм бэ гэхлээр одоо очир дар бурхан дурааж болдгоо гэж. Тэгэхээр одоо бурхан бүгдийг одоо өөртөө хураангуулсан бурхан бүгдийн мөн чанар нь бол хий юм бэ гэвэл очир дар бурхан. Очир дарын уншлага бол өндөргийн өөрийн дэглэсэн уншлага. 1654 онд сардгийн хийд гэж одоо түүхэн судлаачид сүүлийн үед маш нарийн судалж байна. Өндөргийн үүсгэн байгуулсан их хүрээ. Юуныг байгуулад цогчин хурлыг дэглэсний дараа уншсан уншлага өнөөдөр хүртэл явж байгаа. Тэр энэ өглөө болгоны очир дарын өмнө одоо уншиж байгаа цогчин уншлага бол маш гүн гүнзгий бясалгал юм. Яг тэгж ойлгох хэрэгтэй. Тэгээ ламнар бясалгалыг яаж хийдэг юм бэ гэх юм бол ингэж л хийдэг. Ламнар бясалгалыг өдөр болгон дадуулж тэр уншлагынхаа үед бодож бясалгаж ургуулж дахин дадуулснаар эцэстэн төгсгөө ирсэн бурхны утгыг бүтээдэг. Энэ очир дар бурхныг бүтээхдээ бол одоо манай хуучин өвгөн ламнар ярьдаг байсан. Одоо тэр халуун хайлмга ингээд гараараа сайхан хамшуугаа хашин шимэлчаад гараараа хутгаж ирсэн юм лээ гэж ярьдаг. Энэ өндөргийн намтард бол одоо тэр халуун хайлмгаас нь өндөргийн гутлан дээр унсан. Тэгээд тэр унсан
хайлмын гутлын ч одоо нэг халахгүй тийм байсан гэж ингэж ярьдаг. Бас нэг одоо уучранд бол очирдар бурхны одоо хажууханд бол Өрлүүд аймгийн Барайшир, Нандин Барайшир гэж байдгийн. Тэгээд Өрлүүд аймгийн Нандин Барайширыг бүтээхэд бол очирдар бурхныг бүтээгээд илүү гарсан одоо тийм одоо сая 9 эрдэнээр бүтээсэн гэж хэллээ шүү дээ. Тэр 9 эрдний тэр одоо тэр хийсэн материал гэх юм да тэндээс бол хэсэг илүү гарсан нь бол одоо Барайшир бурхныг бүтээсэн юм аа. Ийм одоо Нандин шүтээнүүд залгаддаг. Өндөргөө мань өөрөө маш их олон бурхан бүтээсэн. За очирдар бурхныг бол их тусгай анхаарч бүтээсэн болов гэж боддог. Одоо өөрийнхөө бүтээлийн хийд дөхөн хийддээ бүтээсэн гэж бид болж ирсэн. Урлагийн үднээсээ бол хосхон үнд зүйл байгаа юм. За бурхны шашинтан хүний үдээс бол энэ бас л одоо жинхэнэ зүрхний шүтэн оройн дээд тийм шүтэн байгаа юм. Ер нь тэгээд монголчууд бол очирдар бурхнаад голж шүтдэг байсан гэдэг. Энэ бурхан маань тэр богдын одоо залгадж байгаа тэр одоо тэр богдын дараа богдын хөрөнгийн хураахт бол судар бичгийн хүрээлэнд очсон гэсэн яриа байдаг. За зарим хүмүүсүүд нь болох дээр судар бичгийн одоо энэ баахан олон бурхтуудыг ингээд бөгнүүлээд нэг газар хураацсан байсан. Тэгээ зарим бурхтуудын одоо ингээд дотор талд нь байсан юунуудын шүншгүүдийг авцсан. Зарим бурхнуудын тэр алтан тийм дитэн мэтмэдийн одоо бутлаад авцсан байсан гэдэг. За очирдарыг сүүлд нь одоо манай Дамдын сурангаа тэргүүтээ эрдэмтэнгүүд энэ бол Монголын одоо Нандин шүтээ юм. Энийг л ямарч байсан хоошоо Орос руу алшуулчихгүй авж үлдээгээ тэгээд хайж байгаа тэр бурхан дотроос олж авсан. Тэгсэн чинь одоо энэ хөмсгний дээдл дээр нь жаахан тийм сорив байсан гэдэг. Тэр сорив нь болох тэр бууны сумны сорив байсан болов гэж тэгдэг. За тэгээ гандан сүулдэ тэргээ авчирж энд одоо залах дараа тэрийн жаахан янзлаа залсан юм аа гэсэн тийм яриа байдаг. Гэгэрлийн хутгийг олъё гэсэн л хүн болгоно л очирдарыг шүтчихээж одоо гэгэрлийн хутгийг олдог ийм л Нандин шүтээ юм байна. Тэгэхээр 1654 онд очирдарын дугны одоо үүсгэлийг тавихтаа ер нь бол 7 аймаг бүхий одоо хүрээ хийдийг тэнд байгуулсан. За түүний дараа цагийн ороо босгоо одоо дайн самуунаас болж сардгийн хийд бол сүйтгэгдсэн. Ингээд цэцэрлэгийн эрдэнэ толгой гэдэгт 1706 онд за дахиж 4 аймаг сэлбэж нэмж барьсан гэдэг хүрээг өргөс гэж байгуулсан. Үүнээс хойш бол хүрээ гандан дэгчлэн хийд нүүдлээд явсан гэсэн үг. Ингээд хүн чулууны хонхорт 1770 хэдэн он 78 байна уу 77 онд нүүж ирсэн энд. 1838 онд бол очирдарын энэ шүтэн дугныг залаад бий болгож ингээд энэ гандан хажуу талын боссон гандан дугныг бол одоо гандан дугна гэж нэрээсээр ингээд гандан дэгчлэн хийд гэж ингэж явуулж байгаа. Тэгээд энэ одоо бидний өнөөдөр сууж байгаа нь очирдарын дуган гэдэг нэртэй энэ дуган маань одоо гандан дэгчлэн хийдэг үүсгэсэн 5 дугаар богдыг одоо гүтэнг залсан ийм дуган юм байна. Содорчгийн хүрээлэнд хадгалагдж исэн очирдар бурхныг энд залаад тэгээд эндээ бол одоо халахын цогцон уншлагыг уншиж гэлсэн. Тэгээ энийг бол очирдарын дуган гэж сүүлүүд ингээд нэрлэлсэн юм дуган юм байна. Бурхан багш дөрвөн үнний сургаалыг айлдахдаа бидний хүсдэггүй зовлон бидний өөрсдийн муу сэтгэлээс гардаг. Ийм учраас зовлон хүсэхгүй хэн боловч зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны төрөнд таньж түүнийг арилгах тухайд арга нь болсон хоосон чанар шүтэн барилдлага эдгээрийг танин мэдсэн бэлэг ухаан бусдыг энэрэн нэгүүлсэх сэтгэл бусдын төлөө өөрөө эхлээд сайжрах хэрэгтэй гэсэн бодис сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцах хэрэгтэй хэмээжээ. Дугныхын тухайтад авч үзэх юм бол 1838-аас 1841 оны хооронд бүтээсэн гэж үздэг. За дуган сүм нь бол одоо яг хуучин уламжилт Монголын уран барилга. За мөн тэр нь бол Азийн одоо уран барилгаас бас их авсан байдаг шүү дээ. Ингээд энэ уран барилгын хэв маягаар бүтээсэн. За тэр цаг үеэс хойш энэ очирдар шүтэнийг бас энд хөдөлгөөнгүй залсан. Гандан дэгшлийн хийдэг байгаа энэ шүтэнүүд дайлангуян очирдарын дуганд одоо залаатай байгаа. Очирдар тэргүүтээ мөн одоо тойрсон энэ олон бурхан шүтэнүүд бол бүгд одоо тэр их хэцүү цаг үед бол лам хуургууд мөн одоо сүсгтэй юм хүмүүс бол өөрийн одоо амь насаараа маш их одоо эрсдэлд очруулж ингэж одоо хадгалж тээж ирсэн
нандин соёлын өв талаас нандин соёлын өв бидний хувьд бол гайхамшигтай сайхан шүтэнүүд. Тэгэхээр одоо энэ одоо шүтэнүүд бол бүгд л одоо яг одоо тэр тухайн үеийнхаа их байдлаараа яг л тэр донж байдлаараа ийм одоо шүтэнүүд байгаамаа. Мөн одоо бусад одоо мэдээж одоо бүхэл хүрээ хийдүүд одоо бурхан шүтэнтэй ийм байгаа шүү дээ. Тэгэхээр одоо гандагчлан хийдэд байгаа энэ очир дээр тэргүүд энэ бурхтууд бол одоо энэ хурал номонд хизээч тасарч байгаа хурлууд. Одоо байнга л одоо энэ дугуйнд маш их олон эрдэмтдээ мэрэгд маш одоо хуучны сайхан эрдэмтэй хургууд лам нар бүгд л одоо ерөөл тавьж энэ бурханд л залбирч энэ бурхнаас адистд жанлав энэ одоо бурхан одоо адистд жанлав энэ нарийн нандин одоо хоншлог урдлага сүжиг бишрэл энэ нэрийг бидний одоо эргээд мөргөөд ингээ гарсан төдийд орж ирээд энэ босгын даваад ингээ ороод ирсэн төдийд л одоо бид нэр бол элдв муу бүгд одоо ингээд холдож зайлах одоо цохилдох шалтгаан бүгд одоо ингэж хурамжуулах юм. Одоо ийм одоо азидтэй газар шүү дээ. Зөвхөн эргэл мөргөлт хийгдүүд ийдэл тэр. Тэгэхэд одоо бурхан шүтэнүүдийн дөрвөн байдлыг харахад хүртэл маш олон одоо галууд хийсэн хэлэнц төдгөр арилгач байдаг юм. Мөн одоо санаж бодсон хэрэг бүхэн номын ёсчлон бүтэх. Номын ёсчлон гэдэг чинь маш чухал шүү дээ. Хин нэгний гомдоо гэж санах юм бол юу гэж л одоо яах вэ тийм ээ. Тэгэхээр бол одоо бүгд л аз жаргалтай сайхан байгаасаа гэж бодсон тэр их сайхан сэтгэл нь одоо бурхан шүтэндээ залбираад ингээд явхад бол болохгүй бүтггүй гэх газар байхгүй. Бүгд л айдстедтэй, жанлавтай ийм бурхтууд. Тэр одоо тэр дээр үед л одоо маш их одоо эрдэм мэдлэгтэй, эрдэмтэй сайхан хуургууд, сүжигтэй тэр олон ард түмэн гişүдэж итгэж биширж байсан энэ бурхтууд мэдээж л одоо ч айдстед энерги нь бол байж л байгаа шүү дээ. Өндөргийн өөрөө ерөөл тавьсан байдаг гэдэг шүү дээ. Очир дээр шүтэнийг бүтээчээд тэгэд нийтийн одоо зориул гитлэхийг хүссэн их хөлгөнтнүүдийн авралын орон болгож тэдгээр сүсгтэн залбирсан бүгдийн ерөөлийг болгон сойрох гэж ийм утгатай ерөөл тавьсан баг. Тэгээ тэр ерөөлийг өнөө хүртэл одоо өндөргийн шавнар хүрээ гандан дэгчлээ хийдэл ном хуургууд өглөө болгон ерөөл залбирлын тавьсаар өдий хүрсэн. Тэр бол мандал тэргүүт нэг өргөдөг. Тэгээд одоо энэ сүсгтэн олон ч гэсэн хорол гандан хийдэд чамжиг тэргүүтнийг айлтгадаг. Тэрийг бол гисгүү одоо зогсож байгаад энэ голд зогсож байгаад очир дээр өдөөсөр зогсож байгаад очир дээрт одоо нэрийн дуулгаж ингэж одоо лам 3 эрдэнд сонсгодог ийм одоо бас одоо зан үйлүүд байдаг. Тэгэхээр энэ гандагчлан хийдийн хурал намын үйл ажиллагаа явдаг гол дугнуудын нэг нь нандин шүтэн залаатай гол дугн бас очир дээрийн дугн юм аа. Тэр очир дээрийн тэр өглөө болгон төв өргөж байгаа өндөргийн таяг болвол яг л 300-400 жил ингээд энэ шүтэний угаалыг үлдээл ингээд авч ирлээ. Тэгээ энэ бол үнэхээр айц чанлаа ихтэй. Ийм одоо нандин зүйлүүд байна. Сүнжин дарих гэж нандин шүтэн байна. За мөн одоо логшир жанаас гээд 2000-3000 жилийн түүхтэй нандин шүтэн байна. Энэ бүхэн Монгол орны өнцөг болон бүрт байж байгаа хүн төвцөө үед энд цугласан. Тийм учраас энэ очир дарын шүтэнд ороо мөргөө гарахт л хилэнц төдгөр арилна гэж. Ялангуяа тэр олон сая мянгараа ингэж мөргсөн сүсгтнүүдийн сэтгэлийн хүч адилжаанд ууршаач. Тийм учраас очир дарын шүтэн бол ийм нандин. Очир дарын дугны одоо үүдэнд дээр байгаа энэ тарин бол 5 бурхны тарин байна. Энэ тариныг одоо салхин доогуур өнгөрсөн төдийд олон галууд үлдсэн хилэнц барагдах юм а гэж. Мөн одоо үүдэндээ болохоор сайхан арц угж байгаа зү. Том байбертай. Тэгээд тэр сайхан арцаар харуулаад хэмэр лунтахаас сэргээгээд тэгээд одоо энэ хоёр арслан байдгийг. Одоо энэ бол ногоон зог тэртэй цагаан арслан. Ер нь бол бурхны шишинт бол ногоон зог. Энэ арсланг бол бодисатва гэдэг. Тэгэхээр бас зарим өгсчүүл хэлдэг юм хүмүүс одоо бас илээд л байдаг юм. Энэ зүүн талынх нь арслангийн хонлоо дээр нэг зулзуу байдаг. Тэрийг бол очиж хийлдгийг. Тэгээд одоо бас нялхастай их сайн байдгийн шиг үлээ. Тэгээд их хүмүүс их бэлгшээж л их сүжилж мөргөж байгаа гэдэг юм аа. Тэгээд энэ очир дарын дугны одоо үдээр орж ирэхдээ одоо энэ олон бурхны тарины 5 бурхны тарин доогуур одоо шургаад орж ирэх. Ороод ирэхэд бол одоо үүдэнд бол 4 махран зуюу одоо ертөнцийн үдийг 4 твийг одоо сахигч 4 их хааны одоо тийм 4 байдал байж байгаа. Тэгээд энэ очир дарын шүтэний үүдэн дээр байгаа махранзыг
манай гандын хийдийн бас гэргэн лам 1958 онд бүтээсэн баг. Зөвхөн талд нь бол цэрэнд үг буюу уртнаас цагаан үгэн бүтээсэн байгаа. Энэ л ертөнцийн их том тэнгэр гэж. Тэгэхээр энэ бол одоо орон байгаль дэлхийд үр будаа дэлгэрэх одоо байгаль дэлхийд одоо хур цагтаа орох хэмжээндээ орох тэргүүтнийг бол одоо бас даатгаж залбирч энэ хорл онцлогонд дэвж байдаг. Баруун талд нь бол одоо тумбааш буюу эвтэй дүр хамт. Тэгэхээр одоо бүх монголчууд мөн цаашлаад одоо их усан 6 зүйлийн хамаг амтаг дэлхийд даяараа бүгдээрээ их амар одоо хамглан жаргалантай эв найрамдалтай байхыг одоо бидэгдэж одоо ингэ залсан байдаг. Ийм учиртай л хий даран ийм учиртай бурхан шүтээ ийм учиртай одоо сүм дугна байгаамаа. Монгол орон хүн зоны цог хиймэр заяа буйныг ивэн даах учрал ерөөлт түгээмлийн эзэн буюу очир дар шүтээнийг шинээр бүтээн залах нь үндэсний ухамсар сэтгэлгээ шашин соёл түүхэн уламжлалан сэргээн хөгжүүлэх иргэд олны сэтгэл зүтгэл итгэл бишрэл эрмэлзэл тэмүүллийн их хүчийг тэтгэн өдөөх бэлэгдэл утгатай хэмээн үзэж бүтээсэн нь дамжиггүй зэ. Ер нь бурхан шүтээнд бол юу байна түүгээрээ дахил өргөж болно. Ялангуяа сүүгээр, айраг цагаан эдээгээр таргаарч бит юм уу дахил өргөж болно л доо. Гэхдээ очир дөр шүтээнд бол өн эртнээс л ингэ сүүгээр дахил өргөж ирсэн юм байна лээ. Үнэхээр ялгамжаатай. Тэгээ энэ дахилын эд зүйл нь өн эртнээс бас энэ бурхантайгаар хамт бүтээгдсэн зүйлүүд өнөөдөр хүртэл бас энд тагтж яваа. Энэ хамтан мөгөд аз жаргалтай байгаасаа одоо бити муу зовлонгоор үл зовоосоо цаашдаа одоо бурхны хотгийг олоосоо очир дарын хотгийг олоосоо гэж бид нар одоо ингэж залбирч хурал уншлага юмдаа байнга залбирч одоо энэ номыг уншиж байдаг. Хуучин өвгчүүл бол ингэж хэлдэг. Очир дар шүтээнийг милмилүүн ингэж сайн харж байгаа залбираараа гэж загтгий. Тэгээ ер нь бол хаанаас ч ирсэн хинч бай сайхан гэд милмилүүн яг ингэ тогтож ханаа залбирх юм бол шинж тэмдэг үзүүлдэг. Заримдаа их мишээсэн юм уу, заримдаа их ширүүн байдал үзүүлэх юм уу, тийм сэтгэл дургадаг. Тэгээ түүгээр нь өөрийн үйлсийг хэрхэн бүтхийг шинжээрэй гэж ингэж одоо багш нар айлдж байгааг олонтоо сонсч байсан. Тэгээд энэ очир дарын өмнө өглөө болгон сууж байгаа энэ лам хуургууд хурлам хорж байгаа бол маш их буянтай бүр. Энэ хэрийн одоо гансагт олдох тийм хувь заяа биш ээ гэж дээд багш нар айлддаг учраас лам хуургууд очир дарын одоо шүтээнд хурахтаа чин сэтгэлээсээ үнэхээр одоо буйныг зүгт нэгэн үзүр сэтгэлээр зарж өглөө болгон хурал намаа хорж ингэж л өнөө цагийг хурж ирсэн юм одоо нандан дугуйнда. Монгол түмний маань оройн дээд очир дардаа мөргөж залбирж байгаа бол бид нар их хувьтай хүмүүс юуны тухайд залбирх вэ гэхээр их усан 6 зүйлийн хамаг амтан амар амгалан инх тунх эрүүл сарвал сайн сайхан амьдрах болтугай хэмээн залбирдаг байгаа. Оройн дээд очир дар маань бүх бурхтын мөн чанартай бүх бурхад очир дар бурхан тураагддаг очир дар бурхнаас дэлгэрдэг тиймийн тухайд энэ орчлон хорвоогийн замбуу твийн хамаг амтан амар амгалан байх болтугай хэмээн даатхан залбирдаг. Өндөргийн өөрөө шүтэйг бүтээгээд өөрөө сүншгийг хийгээд тэр сүншиг нь маш нарийн нандин заа орсон. Тийм учраас амилсан шүтэн гэдэг. Очир дарын дүрийг харах бол очир дар гэдэг нэрийг сонсох очир дартай залбирах эднэр бол их хөв заяалагч одоо бодож явах хэрэгтэй дээ. Живаагунд уяндаг ламадан баримж өжи балаалан чичиг саадан ламжи яндан араа зүгнэ дорч чангээ гомпон нүртөв шүү. Дорччин гэдэг бол очир дарыг хэлж байгаа. Тэгээд хамаг амтан очир дарилгаа одоо очир холтгой гэсэн ирэлт байж. Монгол түмний нийтийн шүтэн очир дар шүтэн хийгээд очир дарын дугны тухайд эмхлэн бэлтгэж тайлбарлан хүргэхэд ийм буюу төрөл бүхэндээ бэлэг төгс багшлугаа төөрч хагцалгүй номын шимийг хүртээд газар мөрийн эрдмийг машдаг үйсээгээд очир дарын хотгийг түргнээс түргэн олох болтугай.